Танай яамны зүгээс энэ түрээсээ орон сууцны журмыг шинээр гаргасан. Ингэснээр бас нэлээд иргэдэд хөнгөлт байдлаар тий ялангуяа метр квадратын түрээсээ үнэлтийг хямд байдлаар тооцоолж гаргасан байсан. Одоо гол нь хүлээлт хизээс яаж хэрэгжих вэ? Ямар иргэд орох вэ? Төрийн одоо өмчтэй орон сууцыг иргэдэд түрээслэх, өмчлүүлэх, борлуулах энэ одоо журмыг өнгөрсөн 7 хоногт засгийн газрын алдаанаар тогтоолгоор орж одоо албажуулаад ингээд одоо ажилдаа ороод явж байгаа. За энэ журам гарснаар бид нэр энэ 1008 айлын за одоо энэ төрийн одоо өмчтэй орон сууцнуудыг иргэдэд одоо яг яаж түрээслэх юм? Метр квадратын хэдээр түрээслэх юм? Ямар иргэд орох юм гэдэг. Энэ одоо зорилттой бүлгийнхаа иргэдийг бид энэ журмаараа бас давхар одоо тодтогч өгсөн байна. За нэг үгээр хэлбэл нэг 9 ийм одоо зонхлох одоо зорилттой бүлэг гэж бид нэрлэж байгаа. За нэгдүгээрт одоо залуу гэр бүл, хоёрдугаарт ахмадууд, за гуравдугаарт төрийн албаагч нар, мөн төрийн үйлчлэгээний албаагч нар, өрх толгоолсон эцэг эхчүүд, олон хүүхэдтэй одоо өрх толгоолсон эцэг эхчүүд гэдэг ингээд журмуудаа бид нар гаргасан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд ч бас орсон байна. Хуучин бол 8 байсан одоо бүлгийг бид нар 9 болгож ингэж оруулсан байгаа. Тэн дээр бол төрийн үйлчлэгээнийхэн буюу одоо энэ эмч багш нар, эрүүл мэнд боловсролын салбарынхныг бас оруулсан байгаа. Нэгдүгээр асуудал. За хоёрдугаар асуудал энэ ерөн зөвөр мэдээлэл өгөхөд 2028 оныг дуустал за нийт одоо төрийн оролцоотой энэ орон сууц бол нэг 25,000 орчим орон сууц ашиглалтанд орохоор бид нэр ерөнхийдөө бол төлөвлөд ажиллаад явж байгаа. Нийслэл Улаанбаатар хотод ч тэр аймгийн төвөд ч тэр ингээд 25,000 орчим. За эднийг л бид нар одоо энэ журмаараа ямар хүмүүс орох юм, метр квадратны хэд байх юм, энэ одоо энгийнээр олоход бол тэгж ойлгож байна. За төсөл хөтөлбөрүүд маань одоо бүгд хоорондоо өөр одоо санхүүжилттэй орж ирсэн санхүүжилтүүд нь өөр учраас тэр одоо санхүүжилтийнхаа одоо шаардлагаар гэрээнүүд бас өөр хийгдсэн байна. За жишээ нь иргэд болохоор нэг юм зөвхөн түрээсийн орон сууц, түрээслээд өмчлөх орон сууц борлуулах энэ журам гарснаар хаач хамаагүй орчихно гэж ингэж одоо ойлгоод байгаа шиг. Жишээ нь манай дээр яг одоо энэ жил одоо ашиглалтанд орсон байгаа ногоон нуур 1008. За энэ маань энэ журам гарснаар за энэ 1008 ногоон нуур 1008-ыг болохоор бүгд найрамдах хятад ард улсын 100% буцалтгүй тусламжаар барьцсан. Тэгэхээр анх одоо хятадууд бидэнтэй гэрээ хийхдээ энэ Улаанбаатар хотын гэр хорооллын янданг буулгах, утааг одоо багасгах, түгжирлийг багасгах, одоо хөрсний одоо бохирдлыг багасгах ийм зорилттой бид нар танарт бэлгэлж байгаа юм аа. Тийм учраас дараагийн энэ одоо манай 1008-д орох айлууд маань гэр хорооллын айлуудыг одоо газраар нь байраа солиоч гэсэн ийм л одоо шаардлагатай бид нар гарын өсгөх зураад энэ гэрээ баталгаажсан байна. Тийм учраас ногоон нуур гэдэг төсөл маань одоо зөвхөн газраар байраа солих ийм л одоо гэрээтэй. Энэний дагуу одоо бид нар ажиллаад явж байна. Яг одоо хот байгаль барилга орон сууцчлалтын манай яам дээр болохоор хаана байж болохын газрууд нь мэдээж одоо шарааданд амьдарч байгаа цэцгийгийнх, баян шуунд амьдарч байгаа доржийнхийг зөвхөн мэдээж газартай айлууд. Гэхдээ тэднийг аваад тэнд бүгдийг нь оруулчих болохгүй. Яг тэгэхээр бид нар дараагийн төслөө тэр одоо газар дээр хийгдэх учраас нэг айлын газар дээр хийгдэх. Тэгэхээр одоо нэг 50-аас 100 айл юм уу, 100-аас 200 айл юм уу, ямар төсөл хөтөлбөрүүд одоо хэрэгжих юм. Тэгэхээр дандаа гэр хороолд байгаа айлуудыг тэгээд одоо нийслэл Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу бүсчлэлийн маягаар Баян зүрх дүүргийн шар хат тавьцаа ч юм уу, дарих ч юм уу энэ хавар хийнэ гэж. Гэхдээ мэдээж тэр газар инженерийн шугамс үйлчинд холбогдох боломжтой ойрхон ийм газрууд байх хэрэгтэй. Тэгэхээр ногоон нуур төсөл маань бол ийм төсөл. Гэтэл чин одоо Солонгосын Экзим банкны одоо жилийн 0.15% хүүтэй бараг хүү их багтаа энэ 20-30 жилийн хугацаатай энэ зээлэр болохоор бид нэр буян тухайд 5002 айлын Солонго 1-2 гэдэг одоо нэртэй ийм одоо орон сууцыг бид нэр ашиглан төхөөр ажиллаад явж байна. За ажлын гүйцэтгэл бол 2026 оны наадмын дараа гэхэд бол 7 сарын сүүл 8 сар 4-р улирал эхлэхээс өмнө бол 50% нь нэг 2400-аас 500 орчим айл орно, өрх орно гэсэн үг. За тэгэхээр тэнд болохоор бид нар харин нөгөө дан түрээслэх юм уу? Эсвэл түрээслээд өмчлөх энэ хэлбэрийг саяны журмаараа шийдэж гисэн. Тэгэхээр төсөллүүд маань бүгдээрээ одоо өөр одоо эднэр тэр 9 одоо бүлэг буюу зорилттой бүлгийн иргэдийг заагдагдсан хувьтай.
За жишээ нь одоо Мянган айлын кодтой Мянган айлын орон сууцсан дээр одоо бид нэр журмаар шалгаруулахад хүний оролцоогүйгээр зөвхөн захимаар бүртгүүлээд за тэр шаардлагыг хангасан иргэн байх хэрэгтэй. За ахмад настан гэвэл хэд байдгийг те 60-аас дээш 65-аас дээш насны одоо ганцаараа амьдардаг гэдэг энэ журам дотор бид нар маш сайн одоо заагд өгсөн байна. Эннийхэн дагуу л одоо иргэдэд тэгээд тэр журам тэр 9 одоо заалтад тэр зорилтод бүлгийн 9-т таарж байгаа хүмүүс бол юугаа гэн захимаар одоо өсөлтөө өгнө. За тэгээ хамгийн одоо тэр дотроо жишээ нь одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэд байх юм бол хүнд хэлбэрийнх нь юм уу, тэ асран хамгаалагч шаардлагатай юм уу гэд иймэрхүү маягаар бид нэр энэ журмаараа зохицуулаад явна. Үндсэндээ хүний одоо оролцоос ангид учраас шудраг бол явагдана гэж юу ойлгож болох уу те энэ системийн тухай. Тийм, хуучин бол энэ одоо энэ цахим шилжиж байгаа энэ журмаар цахим шилжиж байгаа нь одоо саяны тогтоолоор батлагдчих. За хуучин бол өмнө нь бол ер нь зүгээр албан тушаалтны одоо юугаар оролцоогоор явдаг байсан. Ийм зарчим. Энийг бол хаална. Тэгэхээр хүний оролцоо багасна. За тэнд шудраг өсөлтөөнтэй шудраг явна. Тэгээ мэдээж одоо тэр бүлэгт зориулсан иргэд хамгийн түрүүнд өгсөн хэм байгаа юм. За мөн одоо авах ёстой хүмүүс нь хэм байгаа юм. Бүр насныхны ангиллаар хүртэл бид нар заагаад өгсөн байна. За өнөөдрийн хувьд бол одоо улсын хэмжээнд 1500 гаруй одоо төрөөслөд өмчлөх энэ байр байгаа. Энэ байрнууд маань бол өнгөрсөн одоо 10 жилийн хугацаанд бүгд эзэнтэй болцсон. Зарим нь одоо төрөөслөд өмчлөх одоо шаардлага хангаад явж байгаа. Зарим нь одоо бас шаардлага хангахгүй хэрэгтэн тэр байрны гэрээн цуцлагдаа дараагийн хүмүүс ордог. Иймэрхүү одоо зарчмаар явж байгаа. Тэгээ би түрүүн хэлсэн. Ер нь бол 28 оны гэхэд одоо 25,000 орчим төрийн өмчийн оролцоотой ийм байрууд ашиглалтанд орноо.